Хортой хувцас гэдэг нь үйлдвэрлэлийн явцад будах, хэвлэх, химийн бодисоор хэвчлэн хийсэн материалтай хувцснуудыг хэлдэг байгаа. Энэ нь хүний биед сүргээр нөлөөлөө зогсохгүй, арьсаар хүрэлцэн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байдаг. Хортой материалууд нь химийн будагч бодисууд маш ихээр агуулсан байдаг. Нэмэлт боловсруулалт бүхий үрчлэн төсвөртэй толб тогтохгүй байх, ус үл нэвтрэх гэх мэт нано технологиудыг ихээр агуулсан. Мөн синтетик материалууд маш өндөр хувийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь полиэстер, нейлон, акрил зэрэг материалууд ордог бөгөөд дэлхийн хувцсны хэрэглээний 60% синтетик материалаар хийгддэг байгаа. За ингэснээрээ хүнд ямар өөрчлөлт гарах юм гэхээр арьс чочрох, харшил үүсэх, амьсгалын замын асуудлууд, мөн дааврын үйл ажиллагааны алдагдал, удаандаа эрсдэл үүсэх үйл явцыг нэмэгдүүлдэг. Синтетик материал маань өөрөө амьсгалтгүй учраас янз бүрийн биеийн үнэрүүдийг үүсгэдэг байгаа. Мөн байгаль орчинд үзүүлэх нөлөө нь усны бохирдол, хөрсний бохирдол, агаарын бохирдол гэх мэт маш муу үр дагавруудыг үзүүлдэг байгаа.